Сайн уу миний хөрхэн хайртай зүрхнүүд ээ. Маш удаан бүр үнэхээр удаан гайдаа оруулахгүй алга болсон уучлаарай заа юу. Та нарыгаа хүлээж байгааг мэдлгүй л яхавд. Хаяа бас та нарыгаа санаад олон гайд оруулдаг байсан үе бодохоор л уйлчих гээд санах юм аа зүрхнүүд минь. Тэгэхээр өнөөдөр та бүхэндээ хийжүүлсэн ундаа мэд ориглон үгсгээд бүр нэг хайр хүрмээр гоё мэдрэмж агуулсан аним бэлдсэн юм. Гайда эхлүүлцгээе. Анимын гол дүрийн залуу бол үнэхээр даруухан, бараг юм ярьдгүй, угаасаа ярих дургүй болохоор дуу сонсоогүй байсан ч байнгын чихвч зүүж явдаг эмо залуу юмсан жээ. Мэдрэмж бүрээш хүлгээр л илэрхийлдэг нэгэн. Харин бас нэгэн гол дүр бол энэ хөөрхөн минь шиг туулай шиг шүдтэй Smile никнеймтэй Юки-чан. Админтэй адилхан нэртэй болохоор их гоё санагдсан. Манай Юки их одоод лайв интерхийн их үзэгчтэй бас. Нэг өдөр худалдааны төд Жапоны дуртай Хикару аялыг бие авалгаалснаар адал явдал эхэлж байгаа юм л да. Тэрүүгээр чинь хамгаалагчид Хикаругийн цаасан зургт үзүүлэн авах гээд бөө юм болж явах энэ л үед Юки лайв хийжсэн. Харин Юкигийн хажууд манай даруухан бой Черри зогсож байсныг хэлэхүүс санаандгүй байдлаар тэр хоёрыг мөргөлдөөд манай Юкигийн маск аахгүй. Юки бол байнга маск зүүдэг, өөрийнхөө шүдэнд нэг л өдөр дургу болсон. Бас шүдний аппараттай болохоор эмзэглэж явдаг гэхүү дээ. Тэгээл нөгөөх минь шиг шүдний аппарат хоёрыг нь Черри харчилгүй яхав. Ичсэндээ амар хурдангүй исэн. За ингээд ажитл манай хоёр уцаа солилцсон. Тэгэл хоорондоо видео кайлдал уцаа арай гэж авааски. Манай хоёр ч уцгүй бол үхэн гэдэг хүмүүс шүү дээ. За тэгээд анх танилцж байсан алдарт моол дээрээ ахиа таарвштэй. Таарсан ч гэжтэй манай Юкид л нөгөө бай таалагдсан болтой. Нууцаар харж маржаад баригдаанаас тэгснээ бүр хам талхаж болзоод оромоо юм. Бүр манай Юкиг шүлэг зохиогоод өгөөч гэхэд хүртэл шууд л зохиочдөг. Бас их найраа сайтай залуу. Энэ өдрөөс эхлээд цаах хоёр чинь Кореогоор бие дагалцаал зүрх савлцаал Корео гэдэг нь манайхаар бол баг Instagram юм л ц. За ингээд өдөр хоног өнгөрдгөөрөө л өнгөрч эмо маань эморсоор Юки маань лава хийгээд цогцолгоороо штэ. Нэрээ манай Черри удахгүй энэ хотоос нүүгч аа. Тэгээд ээжийнх нь нуруу өвдсөн учраас ээжийнхээ хийдэг цагийн ажил тусалж Хидамари гээд түр асрамжийн газарт ажилладаг. Удалгүй манай Юки бас тэнд ажилд орсон. Тэр асрамжийн газарт Фужияма гээд нэг өвөө байдیں۔ Өдөр болгон л нэг пензний цаасыг барьсан тодорхойг нь олохгүй байгаа гэж яваад байдаг. Манай хоёр гэрт нь хүргэж өгсөн чинь тэр өө юу гсэн гэж. Ганцхан удаа л түүний хоолойг сонсомоор байна. Тэр мэдрэмжийг мартмааргүй байна гэсэн үгийг хэлж нулимс туслуулахад манай хоёр заавал тэр пензийг нь олж өгөх болно гэж шийддэм байгаа сте. За манай хоёр бас найзууд нь тэр хуурцгийг олох гэж хэрэндээ л хичээнэ. Тэр хуурцгийг яагаад тэгж их хайрлаад байгаа вэ гэхээр тус хуурцаг маань Ямазакура гэх нэртэй бөгөөд эхнэр нь урлагийн хүн байсан. Фужияма өвөгийн. Тэгээд л эхнэрийнхээ дуулсан дууг нь сонсох гэдээсэн юм л дээ. Ингээд маш удаан хайсны эцэс 8 дугаар сарын 15-ны өдөр олсон хэдий ч манай Юки пензийг жоохон далиа харагдаад байхаар нь дээрээс нь тэгшлэг санаатай дарсан биш хугарааски. Болсон бүхэл зүйлд өөрийгөө буруутгаж уйлаад лээс. Ивэдээ. Ядаж яхад нөгөө хайртай бой нүүгчаан гэдгийг мэдсэн уг нь хамт галын наадамд явахыг хүссэн юм байна лээ. Ингээд юун галын наадам юун өвөөгийн хүслийг биелүүлж пянз тоглох бити гойрд болж юм чи. 8 дугаар сарын 17-ны өдөр болж тухайн өдөр Черри маань нүүж галын наадам болох гэж яхад их гоё юм болсон. Нөгөө манай хоёрын анх мөргөлддөг тэр худалдааны төвд Хидамари асрамжийн газар байдаг байхгүй юу? Тэр асрамжийн газрын цаг бүр яг нөгөө пензтэй адилхан байж тараад нөгөө пензэн тоглогдох боломжтой байж тараад үнэн гоё гэхүү. Гэхдээ л манай Черри нүүж байгаа. Мань хоёр бибидээ хайртай харж явдаг шүү гэдгийг хэлж чадаагүй юмс. Харамсалтай яа. Галын наадам болж байхад Черри гуниглангүй шаминыхаа цонхоор харж эмороод ажил Бива Жапон хоёр найз нь замд нь Ямазакура чиний нуусан навчсанд би дуртай гэсэн гоё үгийг бичиж сэтгэлийг нь хөдөлгөөд манай хүн машина яг одоо зогсоо. Мань буух хэрэгтэй байна гэдیں۔ Тэгэл Фужияма өөгийн хийсэг хүсэл мөрөөдлөө ил гарга давлгаал гэснийх нь дагуу давлгаалах гээл том тайзан дээр гараал хөөхөн Юкидээ хайртай. Чиний хөөхөн хоёр шүд надаа үнэхээр таалагддаг шүү. Хайртай шүү бэ. Би тэргэл уянгалуулаад хэний ч өмнө гарч ингэж ярьж чаддаггүй Черри минь хайртай охиндоо энэ л өдөр ингэж сэтгэлээ илчилсэн юм гэдэг. Ямазакура Smileのこと僕は好き君が好き. Сүүлд яасан бэ гэж юу? Манай хоёр гоё пенза тоглоулангаа үнсэлсэн юм чи. За тэгээд манай сингл хүмүүс нь үзэхээр мэдээж ойлгомжтой юм орно штэ. Гэтэ зүгээрээ хэдүүлээ гоё нөө манай синглүүд гоё шүү. Хосууд нь бүр хайр шүү. Удахгүй шинэ гайдаараа уулзцгаая. Зүрх би та нарт ямар хайртай